жишээ нь би ингээд нэг илгээмжээр юм авахаар боллоо. Онлайн захиалгаар. За би бүр хааясаа Америкийн нэгдсэн улсаас би нэг цамц захиалж авахаар боллоо. За энэ дээр та задлаж ярил одоо ингээд яаж ямар шатлалаар ингээд наашаага орж ирээд над дээр яг хэрэглэгчийн гар дээр ирэх вэ? За тэгэхээр чинь ингээд одоо ингээд захиалга хийлээ те. Тэгэл бид мартчихдаг. Тийм мартчихдаг. Эргэн л мартчихдаг те. Тэгэнгүүт чинь энэ чинь цаана захиалга маань цаашаагаа очлоо. За нөгөө нэг таны захиалгыг хайж оллоо. За түрүүний хэлсэн шиг савллаа, баглаа, бодлоо те. Баглаа дотор нь юм хийлээ нөгөөтгий чинь мухаа олохгүй тул олон улсын илгээмж учраас ямар нэгэн байдлаар бид хайрцагт хийж явуулах гэдэг те. За ингээд хайрцаглаа. За тэгээд олон улсын онгоцондоо өглөө. Олон улсын онгоц маань бас л наашаа нисэж ирлээ. За ингээ Монгол улсад буулаа, ялхан боловсруулах төвөөрөө гарлаа, Монгол улсын хилээр гарлаа. Тэгээд дараагийн хүргэлтийн компанид очиод тэгээд таны гэрт хурж ирж байгаа. Тэгэхээр маш олон шат амжилтыг дамжиж ирнэ. Сайн байцгаана уу үзэгчтэй, сонсогчдоо. Хөгжингэр радиогийн ээлжид нэгэн подкастыг хэлэхэд бэлэн боллоо. За энэ бол weekly podcast 7 хоногт нэг удаа сонсогчдоо, үзэгчдтэй, за шинэхэн зочинтой ярилцаад ингээд подкастаа хүргэдэг. За энэ 7 хоногийн хувьд бол харилцаа холбооны зохицуулах хорооны шуудангийн зохицуулалтын газрын мэргэжилтэн амгалан өргөдөж ирсэн юм аа. Өдрийн мэнд хүргье. Өдрийн мэнд хүргье. За ажил тавлаг үсттэй. Ажил тавлаг байна. Та эдэмэн ажил тавлаг үсттэй. Тавлаг байна. За тэгээд бидний ярилцах гэж байгаа сэдв маань одоо шуудангийн салбар хэрхэн байгаль дээлтэй салбар болж байгаа вэ? Тэ? Салбар юм бэ? За тэгээд энэ байгальд ээлтэй байхын тулд ямар үйл ажиллагаа арга хэмжээ хийдэг юм бэ? Зохион байгуулдаг юм бэ? Ажилдаг вэ? Энэ талаар ярилцсанаа. За тэгэхээр энэ талаар ярилцахын тулд эхлээд бид ногоон технологийн талаар түүхээс нь товч дурдаад тэгээд цаашаа яриагаа үргэлжлүүлэх хэрэгтэй болов гэж бодож байна. За дэлхийн 2 дугаар дайнаас эхлэе те. Дэлхийн 2 дугаар дайн гэж одоо асар том дайн болсон. Энэ дайны араас маш олон зүйл суурьсан, сүйдсэн. За эдийн засаг барууны улс орнууд хөгжүүлэхийн тулд, дээшлүүлэхийн тулд за үйлдвэржилт явуулж эхэлсэн. Үйлдвэржилтээ дагаад, үүнийгээ дагаад байгальд ээлтэй гэдэг асуудал бас яригдаж эхэлсэн болов. Байгальд одоо ээлтэйгээс илүү одоо тэр тухайн үедээ бол хортой л үйлдвэржилтэнд тодорхой хэмжээний хор нөлөө үзүүлээ явсан байх тий. За энэ талаар хоёлаа яриагаа хэлье. За тэгээ 1945 он буюу одоо нөгөө дэлхийн 2 дугаар дайнд дуусаад түрүүний хэлсэнчлэн улс орнуудны маань эдийн засаг бараг туйлдаа хүрсэн байсан энэ үед тэр эдгээр улс орнууд маань эдийн засгийн хөгжүүлэхийн тулд маш их үйлдвэрлэлтийг явуулж эхэлсэн. За энэ үйлдвэрлэлтэнд мэдээж те химийн бодисуудыг үйлдвэрлэж эхэлсэн. За ингээд нөгөө нэг машин маш их технологи үйлдвэрлэж эхэлсэн. За ингээд тэр тухайн үеийн бол нийтлэг ойлголт нь бол хэн сайн үйлдвэрлэлт явуулна, тухайн улс орн бол хамгийн те хөгжил өндөртэй байх юм а гэдэг юм ойлголтоор бол маш их үйлдвэрлэлтийг явуулсан. Гэвч нөгөө талд нь нөгөө байгаль их дэлх юм сүйдэж байгаа гэдгийг бол тухайн үед бол анзаарч хараагүй байсан. За ингээд янз бүрийн одоо өвчин те янз бүрийн зүйлс гарч ирсэн. За бидний хамгийн сайн мэдих одоо Лондонгийн смог буй те нөгөө утаа байсан те. За тэгээд нөгөө Япон улсад болсон Минаматагийн өвчин буюу далайд мөнгөн усыг одоо зутгаснаас болж нөгөө далайд байгаа загснууд маань хордоод за нөгөө хорцсон загсаа арт иргэд маань эзнээс бол юм мэдрэлийн өвчин юм үүсэж эхэлсэн. За мөн Америкийн нэгдсэн улсын Ohio гэдэг юм мужид гол руу бас хохоо игдлээ хайснаас бол гол маань өөрөө ингээд ус шатаж байсан те гол дээр байгаа хойко игдэл нь шатаж ихснээр ингээд гол нь шатаж байгаа юм шиг ингээд харагдаж ихснээр энэ ер нь байгаль экологч бас нөгөө талдаа хордож байгаа юм байна шүү, сөөдөж байгаа юм байна шүү гэдэг зүйл бол хүмүүсийн анхааралд орж ирсэн байгаа. За ингээд улс орнууд маань ер нь бид энэ дээр анхаарах хэрэгтэй байна гэд 1956 онд гэтэл Их Британи улс маань болохоор Clean Air Act гэдэг зүйлийг бол баталсан. За мөн 1972 онд болсон одоо нэгдсэн үндэсний байгууллагын Стокгольм хотод болсон уулзалт хуралдаанаар нэгдсэн үндэсний байгууллагын байгуул хамгаалах хөтөлбөрийг анх баталж ингэж олон улсын төвшөнд анхаарал хандаж эхэлсэн ийм төвхтэй. Хэдэн онд гэсэн бэ? 1972 онд. Оо за.
Тэгэхээр нэлээд хожуу тий нэгдсэн үндэсний байгууллага маань өөрөө 1945 онд байгуулагдсан шүү дээ. Тэгэхэд чи 1972 онд өөрөө за ер нь бид нар байгаль ихтгэлгээд анхаарал хандуулах хэрэгтэй байна гэд. За мөн энэ хөдөлгөөнүүд маань хаанаас үүсэн мэхээр бидний одоо 4 сарын 22-ны өдөр тэмдэглэдэг штэ ихтгэлхийн өдөр гэх те бид нар нэг цаг гэрлээ унтраацгаая 60 минут. За энэ маань 1900-аас байдаг те цөмөрөө энэ эдрээс ялгарах хөлөмжийн хийг багасгая гэл ингээд гэрлээ унтраагаа лаагаа асаагаад ингээд за энэ хөдөлгөөн маань 1970 оны 4 сарын 22-нд одоо Америк улсад анх гарч ирсэн юм хөдөлгөөн байдаг ихтгэлхийн өдөр гэдэг. Ингэж хүмүүс ер нь хамгийн анхаарлаа хандуулж эхэлсэн. Тийм байна тий. Манай Монголд ч гэсэндээ лаа асаагаад гэл сая хоёлаа ярьсан. Нэр манай энэ залуучууд хүртэл оролцдог шүү дээ. Тий шүү дээ. Одоо талбай дээр очиод 60 минут гээл тэгээ цөмөрөө гэрлээ унтраагаал ингээд нэг ирсэн чинь баахан лаа цуглуулсан. Тэгээд тэр лаан дундаа үгүй яах ч байгаа гэсэн чинь талбай дээр ингээд ийм арга хэмжээнд оролцох ч байгаа. Харин тий. Тэгэхээр бид нар ч ихсэн бас ингээд энэ чинь бол ихтгэлхийн өдөр гэдэг маань хүлэмжийн хийг бид нар одоо ялгарах хүлэмжийн хийгээ багхан ч гэсэн бууруул бид нарын хийж чадах зүйл шүү гэдгийг бас харуулж байгаа. Бас нэг жишээ юм л да. Тэгэхээр ийм шийдлүүд гаргаж ирж байна тийм. Одоо шийдлүүдээ хоёулаа одоо байгаль их дэлхийгээ хайрлахын тулд за тэр улс тийм юм хийсэн, энэ улс ийм ингээд наривчлалтай хэлэхгүй ч гэсэндээ ерөнхийдөө бол ямар арга хэмжээнүүд бас хийж исэн бол тоо. Тий. За тэгээд ингээ гаргаад ирэхээр одоо нөгөө нэг хамгийн түрүүнд Clean Air Act гэхээр нөгөө нүүрсэд түлхээ болио гэдэг юм гаргаж ирсэн те. Тийм ч бол за тэгээд мэдээж одоо бидний өнөөдрийн өдөр тутамд хэрэгжилж байгаа ногоон тээврийн хэрэгсэл, ногоон тээврийн хэрэгсэл, цахилгаан тээврийн хэрэгсэл байна. За сав баглаа бодол маань өнөөдөр маш олон төрлийн болсон байна. Байгаль шингэдэг. За тэр байтугай бүр шингээд бордоо болдог. Гэх мэтчлэн ингэж шинжилгүүдийг гаргаж ирсэн байна өнөөдрийн байдлаар. Би ингээд зүгээр энгийн гэртээ ингээд одоо хоолоо хийж явахдаа ч юм уу эсвэл гадуур ингээд дэлгүүр орж явахдаа ч юм уу боддог байхгүй юу? Энэ одоо ингээд жижигхэн жихэр хүртэл гадуура баглаатай бодолтой. За тэгэл ингээл би ингээл гаргаж ирээл ингээл нөгөө хамгийн амар хэцүү зүйл нь уутнууд, гэлгар уутнууд. Би дэлгүүр ороод нэг зүйл авахд л ингээл уутан тэгээд өгч чинь надаа гоё байна, таатай байна. Гэхдээ энэ уутыг би тэгэл хогийн саврага шидэх тоолонд энэ уутнууд хогийн нөгөө газар тий очоод шингэхгүй штэ. Хэдэн 100 жилээрээ тэндээ ингээл хог болоод байж гин. Тэгэхээр бид нарын ингээл өдөр тутамдаа хийж байгаа жижигхэн үйлдэлүүд маань өөрөө анзаардаггүй жижигхэн үйлдэлүүд маань бас байгаль дэлхийгээ алхам тутамдаа л бас хортуулж явж идэг. Тий. Тэгэл харин би бодоод энэ уутыг яаж хаях ёстой байдгийм бол доо. Тэгээ одоо би ингээ гэртээ шатаагаад ахын цаашаа юм би нэг одоо англиад ялгаад ингээ явдаг л байх таа л гэж бодоод дотроо бас битүүхэн санаа зовоостой. Тэгэхээр таны хэлсэн яг л зөвлөдөө сүүлийн үед сав баглаа бодол бол дэндүү их болсон. Яг энэ л нөгөө үйлдвэржилт нийгмийн энэ хөгжлийг дагаал бүх юм өөрчлөгдөөл тэгэл нэрэ бодоод тахад яг одоо нийгэмд одоо энэ цаг үед дэлхийн маань хит их ачааллаа дэлгэргүй их хогтой хаягдaltaй байгаль маань зөрүүлээд эннийхээ эсрэг одоо тэгэл нөгөө юу яаж штэ газар хөдөлж байна тэгээ янз янзын байгалийн аимшигтай үзэгдлүүд болж байна энэ чинь бас бидний энэ үйл ажиллагаас л болоод тах шиг байна тийм. Харин тийм. За тийм учраас л нөгөө нэг олон улсын байгууллагууд маань цөмөрөө ерөөсөө ногоон байцгаая. Ногоон гэдгээр яагаад төлөөлж байна гэхээр ногоон дэлхийтэйгээ байцгаая гэдэг үүднээс одоо green гэдэг те ногоон гэдэг үгийг сонгоод дэлхийгээ ногооноор нь байлгая гэдэг үгийг ингээд төлөөлүүлж илээ ногоон технологи гэдэг байгаа юм л та. За тэгээд одоо нэгдсэн үндэсний байгууллага маань 2015 онд тогтвортой хөгжлийн 17 зорилтыг бол боловсруулсан байгаа шүү дээ. За тэгээд тогтвортой хөгжил гэд яг юу яриад байна гэхээр айгүй олон бас янзын тодорхойлолттой байдаг. За энэ дундаас зүгээр миний өөрт мань надад хамгийн их таалагддаг тодорхойлт юу вэ гэхээр бид өнөөдрийнхээ өөрсдийн хэрэгцээ шаардлагыг хангахын тулд ирээдүгхэн хэрэгцээ шаардлагад хохирол учруулахгүй байхаар үйл ажиллагаа явуулахыг л тогтвортой хөгжил гэж хэлнэ. Гэт энэ тодорхойлолт надад маш их ямар гоё үг тий таалагддаг. Тэгээ маш ойлгомжтой. Бас тий. Тийм байна. Бид яагаад өнөөдөр өөрсдөө л бодох юм ёстой юм бэ тий? Бид бас ирээдүгөө бодож тэдний ирээдүйн тэр зарцуулах хэрэгцээнд нь бид нараас хохирол учруулахгүй л байцгаая гэдэг юм утгатай.
Доктортой хөгжил гэдэг юм маань гол зорилго нь юм. Харин одоо шуудангийн салбар руугаа хоёлоо оръё. Тий. Түүх ерөнхийдөө ийм байсан. Үйлдвэржилт 2 дугаар дайнаас хойш, дэлхийн 2 дугаар дайнаас хойш үйлдвэржилтээ дагаад тий тэгээд ногоон технологийн талаар, байгальд ээлтэй талаар ярьж эхлээд ингээд одоо бол ингээд нэлээ олон арга хэмжээнүүдийг угаасаа дэлхийд даяараа авч хэрэгжүүлж байгаа. За тэгвэл одоо Монголд за бас шуудангийн салбар маань энэ байгальд ээлтэй ногоон технологиудыг хэрхэн яаж салбаруудтай хэрэгжүүлж ажиллаж байгаа юм болоо. Тий. За Монголынхаа технологиг ярихаас өмнө бас яалтчгүй нөгөө нэг олон улсынхаа дэлхийг ярих гэдэг юм л да. Ягаад гэвэл бид нар тэднээс үлгэр жишээ авч тэднэрийнхээ сайн жишгийг дөөрэж бас ажиллах ёстой. Дагаж одоо өөрийн орны онцлог тохируулж ажиллах ёстой. За тэгэхээр ер нь шуудан гэж юу вэ гэд ингээд томьёолоод харах юм бол шуудан гэдэг маань шуудангийн илгээмжийг хаягт эзэнд нь хүргэх үйлдвэрлэл технологийн иж бүрэн ийм үйл ажиллагаа байгаа юм л да. Тэгээд энэ нь болохоор яалтч байхгүй харилцаа холбооны нэг төрөл юм. За тэгэхээр ингээд шуудан гэдэг ингээд хэлэхээр үйлдвэрлэл технологи гэдэг зүйл ингээд сая би хэлчихлээ шүү дээ. Хоёр яагаад үйлдвэрлэл технологи болчихдөг юм бэ гэх. Тэгэхээр шуудан гэдэг маань түрүүн бас хэлсэн хаягт эзэнд нь хүргэхтэй ямарваа нэгэн бит илгээмжийг хаягт эзэнд нь хүргэж байгаа. За тэгэхээр бит илгээмжийг хаягт эзэнд нь хүргэхийн тулд бид хүний оролцоо хамгийн их салбар бол энэ шуудангийн маань салбар байдаг. Яагаад гэвэл тухайн илгээмжийг бид хаягт эзэнд нь хүргэхийн тулд цавлна, баглна, шууд онгоцонд нь өгөн эсвэл ачааны машинд нь тавьж өгөн. За нөгөөтгий маань тээвэрлэн. За ингээд үйлдвэрлэл технологийн ийм иж бүрэн одоо ажиллагаа гэдэг байгаа маань ийм юм байт юм аа. За тэгэхээр шуудангийн салбарт бас маш их цаас баглаа бодол юу нь маш их хэрэглэгдэг. За сүүлийн үед нөгөө цахим худалдаа гэдэг зүйл маань бол өстой хүч төрөн орж ирлээ шүү дээ. Хүн болгон компьютерийн хараас юмаа захиалаад тэгэл нөгөөтг нь гэрийнх нь үдэнд хүргээд ирдэг тий. За одоо ингээд бусад улс орнуудын жишгийг харах юм бол ерөөсөө цахим худалдааны юм одоо нэг цагийн дотор хүргэлт ч юм уу тий. Эсвэл нэг өдрийн дотор хүргэлт гэл ингээд хүргэлтийн хугацаа маань маш богинохон болсон. Одоо хүргэлт гэдэг зүйл бол хүч төрөн орж ирээд хүргэлтийн хугацааг хамгийн богинохон байлгаж чадсан компани л ер нь бол тий байгууллага зах зээл дээр хамгийн өндөр эрэлттэй болчиход байгаа байхгүй. Ягаад гэвэл надад тэр бол бүтээгдэхүүн бол нэг л цагийн дотор ч юм уу хийх шаардлагатай байгаад байна шүү дээ. За тэгээд ингэх юм бол нөгөө энэ хүргэлтийг эзэнд нь хүргэх хүргэлтийг бид эцсийн хүргэлт гэж хэлдэг. За хамгийн их нөгөө нүүрс хүч агаарыг бохирдуулаад идэг нүүрс хүчлийн хий маань автоврын салбараас бас ялгардаг. За ингээд нийт одоо дэлхий дээр ялгарч байгаа нүүрс хүчлийн хийний хувийг аваад үзэх юм бол 20-25% нь ерөөсөө хүргэлт логистикийн салбараас ялгардаг юм зүйл байгаа. За тэр дундраа ингээд шуудан руугаа ороод харах юм бол эцсийн хүргэлт буюу таны хаалганд хүрж байгаа хүргэлтээс хамгийн ихээр ялгарч байна. Яагаад гэвэл зөвхөн тэр илгээмжийг бид хүргэхийн тулд ганц л таны илгээмжийг хүргэхийн тулд нэг бүтэн те агуулгын гэрэл асч чинь. За тэр сав баглаа бодлыг савлж чинь дотор нь хөөсөнцөр хийж байна, скотчдож байна. Дээр нь хаягийн чинь принтерлээ нааж байна. Ингээд маш их арт нь бас үйлдвэрлэл технологи яваад ингээд нүүрс хүчлийн хэмээн зэрэг давхар ялгараад байдаг. Хүмүүс бодож магадгүй л дээ. За яавал гэж те би нэг ганцхан л илгээмж захиалж штэ. Өдөрт нэг ганц илгээмж авахд юу болох вэ те? Нөгөө хүм чинь нүдэнд нь харагдахгүй болохоор анзаардаггүй. За тэгээд хамгийн аюултай нөлөө бол нөгөө олшрох нөлөө. Нэг одоо би ганцаараа ингээл за миний илгээмж авах те гэл ингээд бодож хаа дахиад нэг хүнтэй дахиад нэг хүн ингэсээр хагаад энэ маань бол олшрох нөлөөллийн дүнд бол цаанаа үзүүлж байгаа хор уршиг нь бас давхар яваад идэг. Тэгэхээр хоёулаа ингээд задлаад ярьж өгье л доо. Жишээ нь одоо за нэг хүнийг задлчий. Жишээ нь би ингээд нэг илгээмжээр юм авахар боллоо. Онлайн захиалгаар. За би бүр хаасаа Америкийн нэгдсэн улсаас би нэг цамц захиалж авахар боллоо. За энэ дээр та задлаж яриул одоо ингээд яаж ямар шатлалаар ингээд наашаага орж ирээд над дээр яг хэрэглэгчийн гар дээр ирэх вэ? За тэгэхээр чинь ингээд одоо ингээд захиалга хийлээ те. Тэгэл бид мартчихдаг. Тийм мартчихдаг. Эрдэнэ мартчихдаг те. Тэгэнгүүт чинь энэ чинь цаана захиалга маань цаашаага очлоо. За нөгөө нэг таны захиалгыг хайж оллоо. За түрүүний хэлсэн шиг
савллаа, баглаа, боодлоо, тий? Баглаа дотор нь юм хийлээ, нөгөөдгийг чинь мухаа олохгүй тул олон улсын илгамж учраас ямар нэгэн байдлаар бид хайрцагт хийж явуулах гэдэг юм, тий? За ингээд хайрцаглаа. За тэгээд олон улсын онгоцондоо өглөө. Олон улсын онгоц маань бас л наашаа нисэж ирлээ. За ингээ Монгол улсад буулаа, ялган боловсруулах төвөөрөө гарлаа, Монгол улсын хилээр гарлаа. Тэгээд дараагийн хүргэлтийн компанид очиод тэгээд таны гэрт хурж ирж байгаа. Тэгэхээр маш олон шат амжилтыг дамжиж ирдэг. Энэ хугацаанд энэ олон шат амжилга, энэ олон хоног ингээд шат амжилгаа дамжих энэ хугацаанд ямар одоо байгальд ээлгүй зүйлүүд сая гарсан бэ? Та хэлж өгөөч. За одоо жишээлбэл ингэн тухайн таавал ингээд захиалал өргөчж байгаа тийм. Захиалга хийдэг байгаа компанид одоо ингээд дамжуулаад хийж байгаа шүү дээ. Бид нэр одоо шууд тэндээс аваагүй те. Тэнгүүд заримдаа одоо жишээл Amazon те ингэдэг байхгүй юу? Та энийг яаралгүй авахаар болвол те та энэ хүргэлтээс ялгарч байгаа нүүрсчлийн хийг бууруулаад яаралгүй авах уу, яаралтай авах уу гэдэг хоёр сонголтыг өгдөг. Тэр нь ямар учиртай гэхээр яаралгүй гэвэл тэр машин чинь ингээл хар хурдаар ингээл явах гээд шүү дээ. Зөвхөн таны үргэлтийг хүргэж өгөх гээд явах гээд. Гэтэл нөгөө талдаа яаралгүй авна гэвэл бас нэг 2-3 хоног те өөр бас тэнд илгэмж орж ирж магадгүй шүү дээ. Өөр захиалга орд. Тэднийг нийлүүлж хагаад нийгмөөс авч явах ч юм уу те. Тэрний чинь төлөө та яаралгүй авсны чинь төлөө танд бид нэр буцаагаад нэг $1 ч юм уу $2 ч юм уу ингээд хямдрах бонус өгдөг байхгүй дараагийн худалдаа авалтандаа ашиглаарай гэд. Зүгээр миний харж байгаагаар бол нөгөө бидний захиалга хийсэн хаа байсан Монголоос хийсэн захиалга маань яаралтай л эзэндээ хүрэх хэрэгтэй байна шүү дээ. Тэнгүүт бид бол яаралтай гэдгийг сонгоод одоо нэг өдрийн дотор хүрэж ирээрээ гэдгийг сонгодог. Тэгэхээр бас ингээд хоёр ялгаатай байгаа зү. Тэгээ сонголтны хувьд бас тийм болчиход байгаа. Тэгэл ер нь л тэгэл хортол юм байна шүү дээ. Тэгтээ энэ бол захим юм бити захиалаарай гэсэн үг бол биш шүү дээ. Тэгвэл хэрэглэгч миний зүгээс бас байгаль дээлтэй байхын тулд бид нар чинь бас юм анхаарах хэрэгтэй шүү дээ, тий? Бараагаа захиалахын тулд яах хэрэгтэй байх юм уу? Ядчил те тэр хүргэлтийнх нь хугацааг те хурдан өгөөч надад тэдэн өдрийн дотор авчирч өгөөч гэд ингээд бас баймааргүй штэ те бас ингээд 3-4 юмын за яах вэ нийлүүлж агаад хүргээд өгөөрөөч гэдэг юм уу те бас тиймэрхүү жоохон монгол хүний уужаа сэтгэлээр бас хандах боломж бас байдаг штэ те. За хоёрдугаарт гэвэл одоо ч ногоон технологи гэдэг үг чинь ер нь тренд байха болцсон те. Энэ бол зүгээр байх ёстой зөвлөдийн нэг болцсон те. Тэгээд энэ аль болох те сав баглаа бодол нь одоо байгальд ээлтэй юм. Одоо Монголд ч гэсэн одоо нэр бүхий байгууллагууд одоо хүргэлтийн захим худалдааны сайтууд одоо байгальд ээлтэй хор хөнөөлгүй буцаа шингэдэг юм одоо уутанд савлж явуулдаг болсон байна. Аль болох тийм байгууллагуудыг сонгож бас үйлчлүүлбэл та бүхэн болон бидний одоо байгальд дэлхийдээ хийж чадах бас нэг өчүүхэн зөвлөдийн нэг юм л да. Би бодож ин саналаа л да. Юу яагаад бид нарыг жоохон байхад хүүхэд байхад л бор цаасанд ингээд боож өгдөг гэсэн штэ. Тэр чин тэгэл байгальд дэлтэй штэ. Тэр чин өөрөөс юм авах штэ. Цаасан гэдэг чин байгальд бол буцаад шингэх юу нь бол арай бага. Нөгөө хугацаа нь бага. Хальсуугат бол бүр 200-300 жилээр ингээл хийсэл заваараа л явж идэг. Зөв штэ. Ер нь бол за тэгэхээр дэлхийн баг бүх улс орнууд л энэ ногоон технологиг хэрэгжүүлж байгаа байх гэж би бодоод байна тий. За тэгвэл одоо манай монголчууд маань Монголын шуудангийн харилцаа холбоо шуудангийн энэ газрууд маань яг яаж ажиллаж байгаа юм бол яг энэ ногоон технологи байгаль дээлтэй гэдэг утгаараа. Харин за Монгол улсын хувьд бас нэг онцлогтой юм юу гэхээр ингээ хүн амт хархан суурьшсан нөгөө өргөн удам газар нутагтай гэдэг. Тэгээ дээр нь бас амар хүүтэн тий. За бусад улс орнууд болохоор ингээд дугуй ч юм уу тий ингээд ашиглах боломжтой. Гэтэл Монголын тий баруун хязгаарт яаж дугуй ашиглаж бид хүргэх вэ? Тэгэхээр нөгөө талаар бас хүргэх боломжгүй учраас Монгол бас арай онцлогтой дээр нь тий. За тэгэхээр бид юу хийж ийнэ гэхээр хамгийн түрүүнд сав баглаа бодлоо бид байгаль дээлтэй болгох чинь. Кардонын одоо хайрцагт аль болох юм хийхгүй байхыг хичээж байна. Яагаад гэвэл тэр картоны хайрцгийг буцаагаад ашиглах магадлал айгүй бага байхгүй юу.
Тэгэл хүн хогийн сав руугаа хийгээл нөгөөт нь хаач хогийн зэг дээр очивол хог болол ингээл бэж идэг. За дээр нь бид одоо бас мэдээ цахилгаан машин ашиглаж байна. Хүргэлтийн үйл ажиллагаанда хамгийн их нөгөө нүүрсчлийн хэмээн хүргэлтээс ялгарч ийн гэдэг байгаа тий. За тэгэхээр өнөөдөр бид бас хүргэлтээс гадна тэрийг хүргэлтээс ялгарч байгаа нүүрсчлийн хийг багасгахын тулд нөгөө ухаалаг хайрцагнууд ашиглаж эхэлж байна. Тэр нь юу вэ? Анзаарсан бах тий. CU GS25 за одоо ингээд байгууллагуудын доор байгаа шүү дээ. Им шуудангийн ухаалаг хайрцаг кодтай. За. Тэгэл таны илгээмжийг заавал таны гэрт биш. Тий. Тэнд ухаалаг хайрцагт байршуулад тэгээд та тэр ухаалаг хайрцагаас өөрөө очиж авах. Тийм үү. Ийм ухаалаг хайрцагнууд бол Монгол улсын хэмжээнд бас шуудангийн үйл ажиллагаанд ашиглагдаж байна. Энэ хизээнээс юм болчих. Ер нь анзаарч байгаагүй. Анзаарсан шүү дээ би. Ийм хайрцагнууд чинь CU дотор байдаг, бас GS25 байдаг. За одоо бас орон сууцны дагавар байршиж эхэлж байна те. Ингээд иймэрхүү өндөр зүйлүүдийг бол номер 1 хийж эхэлж байгаа. Энэ бол бидний бас хийж чадаж байгаа, анхаарах чадаж байгаа бас нэг зүйлүүдийн нэг юм л да. Тэгэхээр одоо манай Монголын одоо энэ хүргэлт шуудангаа бол ихэвчлэн тээврийн хэрэгслүүдээр л тийм ялангуяа тийм бензин хөдөлгүүртэй түлш хөдөлгүүр тээврийн хэрэгслэр л явж байна. Гэхдээ энэ нь бол яах ч арга байхгүй. Түрүүн хэлсэнчлэн манай нутагт ямар өргөн удан билээ те. Цахилгаан тээврээр бол байхгүй шүү дээ те. Цахилгаан тээврээр тийм одоохондоо бас жоохон дид бүтц муу байна гэдэг ийм үднэс байхгүй байна. Манай харилцаа холбооны зохицуулах хорооны шуудангийн зохицуулалтын газар ч өөрөө бас энэ талаар би судалгаа хийж үзсэн. За тэгээд судалгаа хийгээд үзэхэд ер нь бол хамгийн гол асуудал нь болохоор нөө дид бүтц байхгүй. За яг цахилгаан машин те төлбөр өндөр өртөгтэй ч гэсэн бид худалдаж аваад ингээд ажилуулаа явъя гэхээр дид бүтц нь байхгүй байна. Энд орон нутагт очиод цэнэглээ гэхээр цэнэглэх юм байхгүй байна гэл ингээл тийм асуудлыг аюу их тавьж байсан. Яг гол тулгарч байгаа асуудал нь тийм байсан. Гэхдээ одоо сүүлийн үед бас цахилгаан машинууд их ундаг болсон шүү дээ. Ундаг болсон тийм. Одоо нөгөө боломж нь бас нөгөө талаас нь нэгдсэн байна. Гэхдээ хүргэлтэндээ бас яг 100% бас ашиглагдаж эхлэегүй л байна. Дотоодын одоо энэ салбартаа бүтээгдэхүүнүүдээ сав баглаа буудал дээрээ зөвхөн цаасан юу ашиглаж байгаа юу? Одоо яг Монгол улсын хэмжээнд тий шуудангийн салбартаа уг нь сав баглаа буудал яаж байгаа? Сав баглаа буудал нь дандаа л нөгөө хайрцагт хийгээд явуулаач. Картон хайрцаг шүү дээ. Юу нь бол тийм хайрцагаар явуулж байгаа. Одоо яг өгч байгаа байгууллагууд нь тийм л байна. За яг түрүүн хэлсэнтэй бас нэг байгаа. Бас огтч байхгүй биш. Нөгөө байгаль дээлтэй уут ашиглаж байгаа бас байгууллагууд байна бас байгаа. Одоо бидний шуудангийн зохицуулалтын газраас бол нөгөө үйлчлэгээ эрхлэгчтэй зориулаад бид одоо сургалтыг тогтмол хийдэг одоо манай байгууллагын зүгээс. За тэгээд тэдэндээ зориулсан гарын авлага тийм яавал ногоон байж болох вэ? Яавал танд боломж байна вэ? Олон улс юу нь яаж хараад байна вэ? Ногоон технологи гэдэг зүйлийг яаж хэрэгжүүлээд байна вэ гэдэг зүйлийн талаар ингээд гарын авлагыг бас байнга гаргаж ингэж мэдээлэлээр хангаж ажилладаг. Одоо биднээс тусгай зөвшөөрөл аваад үйлчлэг эрхлэж байгаа энэ байгууллагуудаа зориулж ингэж бас ажилладаг. Тэгэхээр цаашдаа бас салбар маань цаашаа хөгжин штэ тий. Улмал хөгжөөл улмал одоо байгальд ээлтэй болох юмсан гэсэн юм бодолтой байгаа ажиллаж байгаа. Цаашдаа бас авч хэрэгжүүлэх ажлуудаасаа дурдвал юу яаж болох вэ? Одоо жишээлбэл бид нар хамгийн түрүүнд ингээд судалгаа хийж ин л да. Ер нь цаасгүй технологиг те цахим шилжилтийг ер нь шуудангийнхаа салбарт бид нар яаж хийх ёстой юм? Яаж хийвэл зүгээр байна те? Одоо та бүхэн үйлчлэгээ эрхлэгч та бүхэн маань л энэ байгаль ээлтэй технологиг хамгийн түрүү нэвтрүүлж ажиллах ёстой учраас та бүхний санал те бодол юу байна? Яг ингээд хэрэгжүүлчихье гэхээр тулгамдаад байгаа асуудал нь юу байна гэд ингээд хамгийн түрүүнд зөв судалгаагаа л хийгээд эхэлж байгаа да. Судалгаагаараа л эхэлдэг. За тэгээд энэ хүргэлтийн үйлчилгээнд энэ эрчим хүч бас их зарцуулагддаг тий. Та түрүү хэлсэн шүү дээ. Одоо шуудангаа авлаа шүү дээ. Бараа бүтээгдэхүүнээ авлаа шүү дээ. Тэнгүүт гэрэл асхаас л эхлэнэ л гэл ярьжсэн тий. Тэгэхээр яг бидний бас нэг хийж чадах юм гэвэл нөгөө нарны эрчим хүч. Монгол улс чинь бараг л 360 хоногт нь нартай байдаг сайхан улс шүү дээ тий.
Яг хөрөнгө оруулалтын хувьд эхний удаад магадгүй өндөр өртөгтэй байх боловч цаашдын үйл ажиллагаагаа харах юм бол энэ бол хөрөнгө оруулалт нь бол үр ашигтай хөрөнгө хамгийн үр ашигтай хөрөнгө оруулалт юм бол нэг байх болно гэж одоо олон улсын судалгаан дээр дандаа дурдсан байдаг. Тэгэхээр шууд ингээ одоо ч гэсэн энэ Япон хөгжсөн ийм одоо үйлдвэрлэл ингээ бүрэн хөгжсөн ийм орнуудад болохоор хөвчлэн л ийм нарны батарейг ашигладаг. Нарны эрчим хүчийг, салхины эрчим хүчийг ашиглаж өөртөөхөн цахилгааны их усөрийг гаргадаг юм. Шуудангийн салбарууд бас зөндөө болсон байна. За тэгээд одоо зүгээр олон улсаа л дахиад ярих гэдэг юм л да. Одоо жишээлбэл Герман улс гэж тэгт чинь те 2050 он гэхэд бид нар энэ шуудангийн салбараас одоо Герман улсын шуудангийн салбараас ялгарч байгаа нүүрс хүчлийн хийг бид бүр саарамжуулаад тэг болгоно гэсэн ийм том зорилгыг тавьдсан ажиллаж байна. Тэгэхээр чин эрчим хүчнээс хүртэл ингээл ялгардаг гэл ингээ бодохоор тэр маань бүх юмаа л юу н байгаль дээлтэй те цахилгаан машина ашиглах гад байна. За байгаль дээлтэй сабаглаа бодлоо ашиглах гад байна. Нэмхэн цахилгаан эрчим хүч нөгөө цахилгаанаар ажилладаг машина бас ашиглах гад. Ингээд 50 он гэдэг чи одоо юу ах вэ те? Ихэд л ингээд тэг болгоно гэсэн юм том амбицтай зорилготой ажиллаж байгаа. За түрүүн ингээд бид ярьлаа те нэг жижиг хайрцагтай илгээмжээс хүртэл нүүрс хүчлийн хий маань ялгарч ядгаа гэд ингээ ярингууд за тэгвэл энэ нэг жижиг хайрцагнаас ялгарах нүүрс хүчлийн хий чинь хэдий хэмжээний байх вэ гэл ингээ бодоод үзэнгүүт судалгаагаар бол 0.2-оос 0.5 кг байт юм байна л да. За энэ болохоор мэдээж нөгөө нэг агуулгаас эхлэл түрүүн гэрэл хасгаас эхлэл орсон бүх үйл ажиллагааных нь одоо ялгарч байгаа нийт нүүрс хүчлийн хийх нь хэмжээ байгаа байхгүй. За тэгэхээр энүүгээр бид юу хийж болох вэ гэдээ ингээд харах юм бол юутай тэнцвүүлж харж болох вэ гэх юм бол нэг айл гэрлээ 1-2 өдөр асаасантай тэнцэх хэмжээний. За гар утсыг бүтэн өдөржин зэнгэлсэн байх хэмжээний. За нэг нас бит гүйтсэн модны өдөржингөө ялгаруулах хэмжээ. Одоо нөгөө нэг нүүрс хүчлийн хийг шингээх хэмжээний ийм их ялгарч байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө нэг хүн өөрөө харахгүй учраас мэддэхгүй байгаа учраас за юу л болов гэжтэй гэдэг юм юмд бол бодолтой байгаад идэг. Тэгэхээр энэ нүүрс хүчлийн хий штэ тий. Эн чинь ерөөсө бидний мэддэхгүйгээр маш их нүүрс хүчлийн хий ялгаруулж штэ. Нэг хайрцагт тий нэг жижиг илгээмж гэхдээ ийм хэмжээний нүүрс хүчлийн хий ялгаруулж идэг. Манай Монголын энэ харилцаа холбооны газар маань яг энэ тал дээр байгаль дээлтэй тал дээр хамтран ажиллагч байгууллагууд гэж байдгүй. Мэдээж олон байгууллагуудтай хамтарч иж энэ ажил цаашаа өрнөх байх гэж байна. За хамтарч ажилдаг гэхээсээ илүү дэлхийн одоо шуудангийн салбарын хувьд ярих юм бол дэлхийн шуудан холбоо гэж байдаг. За бүр 1874 онд байгуулагдсан юм бүр эртний төвхтэй юм байгууллага байдаг. За ингээд дэлхийн шуудан холбооноос мань болохоор бас ер нь одоо 192 улс тэр холбоонд маань байдаг. Дэлхийн шуудан холбооны байгууллагт байдаг. За ингээд энэ байгууллагт байгаа улсуудтай болохоор бас л ингээд санал зөвлөмж болгодог. Тэ одоо ногоон шуудан гэдэг нэг хөтөлбөрийг хэрэгжүүлээд одоо машинаас ялгарч байгаа нүүрсчлийн хийгээ бүгдээрээ хэмждэг байя. Нэг удаа шуудангаас илгээмжээс ялгарч байгаа нүүрс хүчлийн хийг бас анзаарч хардаг байя гэд ингээд ийм хөтөлбөрийг бол хэрэгжүүлдэг. За ингээд энэ байгууллагын гишүүн орны хувьд Монгол улс ч гэсэн энэ зөвлөмжийг бол дагаж мөрдөж ажиллахыг хичээдэг. За ингээд бид ч гэсэн нөгөө үйлчлэгээ эрхлэгчтэй энийг бас мөрдөж ажиллаасай гэдэг ийм шаардлагыг бас санал болгож явдаг. Нэр зүгээр хувь хүн хэрэглэгч та байгаль дээлтэй одоо энэ шуудангийн салбараа харилцаа холбооныхаа энэ салбараа дэмжихийн тулд бид юу анхаарах талаар бас хэлж өгөөч. Бид бас тэ одоо сонголттой л байх хэрэгтэй байна бидэнд те. Бид хурдан хөрөлтийг сонгох уу? Дээр нь бид нар одоо заавал гэрийн үүдэн маань авчраад тэгтэл таны гэрийн үүдэнд авчраад та гэртээ байхгүй тохиолдолд нөгөө шуудангийн чинь буцаагаа л аваа явчихж байгаа шүү дээ. За ингэсэн тохиолдолд нэг удаа хөргөлт хийснээс 50 дахин 50% илүү нөгөө нэг нүүрсчлийн хий чинь ялгардаг гэж байгаа байхгүй. Ягаад гэвэл хөргөж өчвөл амжилтгүй хөргөлтгээл буцаал нөгөө машинд ачаал нөгөөдгөө аваа явчихж байгаа учраас тийм учраас аль болох заавал миний гэрийн хай үүдэнд биш аль болох нөгөө нэг
ухаалаг шуудангийн хайрцагнуудаа сонгоод тий ингээд явбал бас иргэн бидний бас хийж чадах зүйлнийд нэг юм л та. За ингээд дүгнээд хэлэхэд бол ногоон шуудан бол байгаль хамгаалалт, эдийн засгийн хэмнэлт, нийгмийн хариуцлага, за ирээдүйн тогтвортой хөгжил гэсэн ийм 4 тулгуур дээр тогтож байгаа энэ шин чиг хандлага бидний ирээдүй рүү явах одоо зам юм аа гэж бас төгсгөлд нь хэлмээр байна. За тэгээд энд хүрээд хоёлаа яриагаа өндөрлөе да тий. За тэгээд өнөөдрийн зочноор харилцаа холбооны зохицуулах хорооны шуудангийн зохицуулалтын газрын мэргэжилтэн Амгалан оролцлоо. За ингээд хамтдаа байсан танд маш их баярлалаа. Ажлын амжилт хүсье. За баярлалаа. За хамт байсан бүх үзэгч сонсогчдод бас баярлалаа. Тэгээд дараагийн подкастаараа эргээд уулзъя. Хөгжингэр радиогийн weekly подкастын түрээд өндөрлөж байна.